Хай манайхаа. Тэгээ ойр та нарын дуу нэлээд вайрал болоод хүмүүс төдөвгаан оройгоо сүм романыг их сонирхох болсон байна. Тэгэхээр нь тус романыг нэлээд товчлоод та бүхэнд ярьж өгөх шийдлээ. Тэгээ нэлээд товчлсон байгаа болохоор бүр номондоо орж дэлгэрүүлэхийг хүсвэл ихээр нь ушаарай гэж бас зөвлөмөр байна. Тэгээ одоо бүгдээрээ нүдэн ханаа төсөөлцгөөе. Дээрээс нар төөнж, доороос элс шатаад амьдрал гэж юм яг л эндээ дуусах ёстой мэт. Гэтэл энэ их говийн гол сохор ганц хүн тайга морь мэт тулан алхаж явна. Говийн энэ их нам гүнд тэр сохор ир ганцаараа амьдардаг. Тэр тайга үүлэн хөх морь хэмээн нэрлсэн. Элсэн дээгүүр бас тэмтжээ алхана. Элсэн дээр хатсан ингэний сүг хуруугаараа тэмтрэн олж ээзгийн мэд хуглаа идэнэ. Амьдрал түнд ерөөсөө илүү дэлийн үлдээгээгүй аж. Харах нүдгүй тэгээ сонгох эрхч үгүй. Тэр энд өөрийн хүслээрээс ирээгүй. Тэгээ уг нь тэр цагта өнөө шударгын мөр хөөн гэж итгэж явсан хүн цагаан жимээр явж ингэж бодсон чинь зам нь аажмаар саарлцаар эцэстээ харлан дуусныг тэр одоо л ойлгоно. Гэхдээ энэ ойлголт түүнд аврал авчраагүй. Харин хитрхи орой ирж. Тэр хүний нэрийг Санж гэдэг. Санж 7 настай байхад нь эцэг сайн цогт хүүгээ буян залбирах хийдэд шав оруулсан. Тэгээ сайн цогт ядуу ард бага наснда хийдийн балин шалсай түүж эцээр үл залгаж хүн болсон нэг. Тиймээс тэр хийдэд талархдаг. Тэгээ нөгөө талархал нь итгэл болоод итгэл нь амлалт болж хувирсан. Тэгээ хүүтэй болвол заавал лам болгоно гэж тэр бурханд амласан. Тэгээ ийхүү Санж банд болвоо. Тэгээд Санж маань бас ээжтэй дүү нартай шүү за. За хүүгийн амьдрал тэндээс эхлэн өөрийнх нь биш болсон. Хийдийн хашаанд орсон цагаас эхлээд түүний өдөр шүн тэг үг бодол хүртэл журманд орно. Хүн үүнийг эсэргүүцэх насгүй. Эцгийнхээ баярлсан харцыг хараад өөр зам байж болох тухайч бас бодож юусэн амжаагүй. 15 настайдаа Санж Чомчиг гэлэнгийн хамт буян залбирах хийдэд ирж гисэл цол хүртэнэ. Сайн цогт баярлаж өөр хүүхдээ зөв замд орлоо гэж ботсон эцэг хүний баяр. Гэхдээ тэр баяр нь тэгээ хүүгийнх нь хувь заяанд ямар үнээр ирснийг одоохондоо бас ойлгоогүй. Тэгээ Чомчиг гэлэн бол их ном үзсэн, олон юм туулсан хүн. Гэвч түүний дотор нүгэл байгаа. Тэгээ сахилтай лам хүний ёсыг зөрчсөн хайр сэтгэлийн холбоо түүнийг дотроос нь идэж үхэл рүү нь аажмаар түлхэнэ. Тэгээ үхэл рүү нь аажмаар түлхэнэ гэдэг нь өөрөө сахил хүрсэн лам хүн чинь одоо эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь ууг нь бол ингээд хориотой штэ. Гэтэл одоо энэ зүйл айл хэдийнэ болцсон байгаа байхгүй. Тэгээд Чомжиг Санж хоёр тэгээд отхон болон өөр хүмүүсийн хамтаар Ашаа ямыг зориг хөдлөнө. Тэг хүн бүр өөрийн зоригтой. Тэг тэнд бас хүүхэд хүсэж байгаа хосууд байна. Тэг шоронгоос оргож явах хүн гэх мэт. Гэвч тэдний нэгтгэж байгаа зүйл нь бурханд итгэх итгэл. Тэг энэ итгэл нь тэднийг урагш хөдөлгөж байгаа юм шиг боловч үнэн дээр өөр зүг рүү бас чирч байгааг хинж анзаарахгүй. Тэгээ отхон гэдэг нэрийг манайхаа бас сайн цээжлээд аваарай за. Дараа нь гарах юм. Тэгэд энэ хүүхэн эгэл жирийн өөр хүүхэд үү. Тэг бурхан сүсэглэж амьдралаа өөрчлөхийг хүссэн эмэгтэй. Тэр өөрийн мэдлгүүгээр Санжийн амьдралыг бас оронгоор нэргүүлэх хувь заяатай явж байгаа. За зам уурт саад бэрхшээлэх. Тэгээ Санжид зам таарлах ингээ бүхэл зүйл нь айгүй тийм сонирхолтой содон санагдана. Тэгээ учир нь тэр буян залбирах хийдээс цааш ертөнцийг юусоо үзээгүй. Тэгээ харин Чомжиг гэлэнгийн хувьд бол энэ шал өөр. Одоо энэ зам бол урагшлах биш. Төгсгөлдөө ойртож буй алхам. Тэгээ тэр өвхийнхөө өмнө шавьтаа мэддэг бүхнээ зааж үлдэхийг хичээнэ. Тэгээ нөгөө яг л зул бүхийнхөө өмнө бадмалдаг гэдэг гихчээр заяа. Тэгээ орчлонгийн учир хүний мунхаглал шашны дотоод зөвчлийг Санчид ер нь бол ингээ бүгднийг ярьж өгнө. Энэ бол түүний шавьтаа үлдээж буй хамгийн том хөрөнгө. Балдан лам бурхан мөрөхөөр ирэхэд ингээ Санж нэг зүйлийг анзаарна. Энд ирсэн хүмүүс донд баян хүн ирэх хэрэгтэй байхгүй. Ядуу хүмүүс л бурханд итгэж найдварт хийж явна. Тэгвэл тэгээд баян хүмүүс нь хойд настанда яах юм бол гэсэн асуулт
түүний толгойд анх удаа орж ирнэ. Тэгээд магадгүй энэ насандаа л тэгээ жаргалтай байх нь чухал юм биш үү гэж бас бод. Тэгээ эндээс дахиад нэг харагдаж байгаа юм нь ядуу хүмүүс одоо сүүлдээ бүр арга мухардаад эцсийн найдлах нь одоо бурхан шашин юм биш үү гэж бас харагдаж байгаа. Тэгэд Далай ламтай уулзах болсондоо баярлан найз ном бурхан авахын тулд мөнгө төлнө. Санжиг Бревийн хийдийн гоман татсанд шавлуулна. Тэр 13 жил суралцгаа шийднэ. 13 жил шүүгэр. Тэгээд сурсан шиг сурна гэж бас бодноо. Гэвч сурсан бүхэн хожим түүний эсрэг ирэхийг тэр бас мдэггүй байгаа. Тэгээд тэнд нэг болсон зүйл нь гэхээр талигаачийн цогцыг одоо тэнгэрт ойртуулах нэрийдлэр тас шувуунд өгөх нь Санжиг нэлээд цочрооно. Тэгээд бурхны орон гэгдэг газар чинь хүний мах ингэж задлагдаж байгааг хараад нүгэл гэж яг юу юм бэ гэсэн асуулт түүн дахин төрнө. Тэгээд гоман татсанд Далай ламын урт насны төлөө 20 мянган лам 20 хоног ном хурна. Мөн амны золиос орлох ёслол үлдэнэ. Тэгээд энэ ёслолын дараа Чамчиг гэлэн үлдсэн мөнгөө Санжид өгч атаа чөтөнөөс хол ахыг захина. Тэгээд ингээд тэр зулын гал болно. Нөгөө нэг та нарын клипэн дээр гараад байгаа нэг зулын гал болж ингээд шатаад байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь болохоор нэгт болохоор нөгөө эмгтэй хүнтэй ингээ хайр сэтгэлийн холбоотой болсон одоо үүлээ гэх юм уу. За тэгэнгүүтээ тэрийг болохоор Далай ламын урт насны төлөө нэг хүн одоо амны золиос орлох үйлдэл ёслол хийх гэдэг нь шүү дээ. Тэгээ тэрний төлөө өөрийгөө зулын гол олгож өргөж байгаа байхгүй юу. Тэгээ бас одоо түүнд захиас олгож мөнгө үлдээж байгаа. Тэгээд яг энэ үедээ болохоор ингээ мөнгө биш одоо нэг юм баадантай хатуутар юм үлдээж байгаа байхгүй юу. За Санж багшийнхаа үгийг тэгээ санаад гашуудлаа ил гаргаж чадахгүй бол амийг өгцгөө л өнгөрөн. Тэгээд ингэж сэтгэлээ дархан тэгээд хожимноо түүний доторх зовлон улам ерөөсө гүнэл болгоно. Тэг үүнээс хойш Санж гоман татсанд гавж лүндэн жунаад шав орно. За Чамчиг гэлэнгийн нас орсны дараа Санж гоман татсанд ганцаард үлдэнэ. Тэгээ тэнд чинь багшгүй шав гэдэг бол хийдийн дотор хамгаалт үнэтэй л ерөөсөө адилхан. Хин нэгний ивэл багтахгүй л болвол атаа архаа сэрдлэг хоёрт амархан өртдөг. Бүр жамтай. Тэгээ Чамчиг амьд ахуйдаа шаваа дуугуухан хамгаалаад олон үгийн цаанаас аварч явсныг Санж тэгээ одоо л ойлгож эхэлнэ. Шинэ агш нь гавж лүндэн жуна. Эрдэмтэй журамч гэхдээ хүний биеийн зовлон үлд ходог хүн. Түүний хувьд ном бол ном, бие махбод бол дэсвэрлэх ёстой саат үдэ. Тэгээ Санж түүний дор мацаг барьж эхэлнэ. Тэгээд өдөр хоногуд өнгөрөх тусам хүрэхэд биеийн сулдаад, нүд нь харанхуйлаад, хөл нь газраас ингээд тасрах мэт болно. 16 хоногийн дараа тэр бүр ингээд ухаан алдаж унана. Хий дотор тэгэл янз бүрийн там гарна өө. Мянга гололсон, үхээрийн сүнс шингэсэн, сахил туцсан гэх мэт. Тэгээ маарам бөө лам ээлжилж ирж үзнэ. Тэгээ ном уушин, тарин уушин, сахиус дуудана гэвч юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ Санж идгэн гэвэл бас үгүй. Хэрэг үнэхээр бурхны ном хүчтэй юм бол тэгээ ингээд Санж бодож байгаа байхгүй юу? Яагаад би босгүй байгаа юм бэ гэсэн асуулт түүн ингээд дахин тодорхойл бодогдоод байна. Гэхдээ энэ асуултыг ингээд хэлбэл нүгэл тооцогдох болохоор бас ингээд хэлчих чадахгүй. Тэгээ эцэст нь Шимнанц буюу сахил хүрсэн эмэгтэйг дуудана. Тэгээ тэр ямар ч ном уншихгүй харин гэрийг нь цэвэрлэж халуун хоол өгч ногоон сонгоноор имчилнэ. Тэгээ Санж аажмаар идэгнэ. Тэгээ энэ үед нэг зүйл тодорхой болно. Амьдралыг аварсан нь ном биш харин энгийн ардын ухаан гэдэг. Тэгээ эндээс нэг үг тодорч байгаа нь нөгөө жорм мэддэг ламаас зовлон үдсэн чавганц гэдэг үг гарч ирнэ заяа. Тэгээд Санж Маран бас отчийн ухаан бөөгөөс сэлмийн хувьд сэрхэн ашигладгийг оройн цагаар нууцаар сурхаа шийднэ. Тэгээ номоос гадна амьдралын ухаан гэж байдгийг тэр ойлгож эхэлнэ. Гэвч энэ ойлголт нь түүнийг аврах биш заяа. Харин улам аюултай байдал руу л оруулаад байна. Тэгээ бурхны орон төвдөд залхаа цэрлүүлэх шорон гэж байдаг. Тэгээ нүгэл үйлцэн нэгнийг хэрсгээр тамлан завааж гисгээдэг амьд там. Тэгээ романы олон дүрээ хорхойд бариулан тарчилж мөнх босыг үздэг. Тэгээ нутгийн анх дармыг энэ нүгэлт газарт амиа өгөхөд Санж сэтгэл готрон бурхны орон там хоёр нэгэн зэрэг сүлэлдэг гэдгийг бас анзаарна. Тэгээ нэг өдөр пагсан химэх лам Санжийг монголоор нэг шат ном
уншсныг сонсоод гисгүүд ховлно. Нөгөө нэг төвдөөрөө унших байсан номыг санаж монголоор уншиж байгаа байхгүй юу? Тэгээ хэл соёл нутаг ус сансан сэтгэл нь энд гимэл болж хувирна. Ингээд санджаад Папахаг 3333 удаа тойрох шийтгэл оноо. Тэгээ агуул сүмийг өдөр шөнөгөө тойрон заяа. Зарим хүн тэг үүнийг хараад буйны үйл гэж итгэж байгаа бол харин санжийн хувьд бол энэ бол зүгээр ял шийтгэл. Тэгээ тэнт чинь бүр ингээд санж амар зовж байгаа байхгүй юу? Хамаг юм нь илэгдээд, гутал нь бүр илэгдээд, тэгээд гутлаа ингээд сольж өмсгөөд ч бүр ингээд чадахгүй. Тэгэл дахиад буцаагтаал ингээд амар зовж иж арай хийж энэ тэр тойролтод дуусаад. Тэгээд тойролтод дуусаад би энэ эцээд ухаан нь ер нь хэлсэн мэт болно. Гэхдээ энэ тэлэлт нь гэгээр л биш. Харин туйлд хүрснээ шинж. Тэгээд дараа тэр гівш болгох шалгалтанд тэнцнэ. Хий даяар тэгээд санжийн оюуны сав гинт дүүрсэн гэх яриа тарна. Тэгээд үүнийг Папахаг тойрсонтой холбож асан ойлгоно. Үүний уршгаар өөр нэг муулам дуурай монголоор уншиж шийтгүүлээд хар гэрт хоригдно. Тэгээд хэрэг дагаж гаргалуу хөлдөөн гэдэг нь л одоо энэ болж байгаа юм л да. За санжийг шалгалт авсан лам нь ухаантай сэргэлээ хэмээн үнэлж шаваа болгоно. Тэгээд номноос бол угаасаа санж ямар ухаантай сэргэлэн гэдэг нь бол ингээ юусоо байнгын харагдана. Тэгээд гівч энэ үнэлгээ түүний аврал биш харин тэгээд сүрлийн эхлэл байдаг юм л да. Тэгээд отхон энэ үе 108 хаалгац сургад мөрөхөөр ирсэн байна. Тэгээд нөгөө үр хөөгдгөө учраас бурхан ингээ найцаа хിവэрээ л байгаа. Тэгээд гівч бурхан түүнд юу ч хүсэнгүй. Итгэл нь хിവэр үлдсэн ч амьдрал нь юусоо өөрчлөгдөөгүй. Тэгээд энэ бүхнийг харсан санж хүн бурханд бас өөрийн үйлдэлтэй итгэх ёстой юм биш үү гэж бас бодож эхэлнэ. Тэгээ олон жилийн хөдөлмөр эцэстээ санжийн эсрэг эргэнэ. Төвдөд гадны лам өндөр цол хүртвэл ингээ хоёрхан зам байдаг заяа. Сурсан эрдмээ тэндээ үлдээд заах эсвэл нутаг буцвал амиа алдна. Харин энэ тухай санж бол ном хаялцаж лааран цол хүртэх үедээ ерөөсөө мэдгүй л байна. Тэр ном хаялцаж ялаад энэ үед Пакистан бүсгэр царайлан сууж ясны учир одоо л нэг ойлгогдно. Тэгээ харин сайн хүн гэж итгэж явсан чогсон лам үнийг хэрэгтэй бол түүнийг хянаж дагаж явдаг найз нь байсан. Тэгээд төвдөд гадны лам бүрт нэг тагнуул маягийн нэг заавал тогтож урамтай. Тэгээ нэг өдөр Бэрмэг эмгэгний бие моднаа. Тэгээд нэг Бэрмэг гэдэг юм байгаа байхгүй эмгэн. Тэгээд санжийг дуудаж сүлийгөө хийлнэ. Тэгээд тэрээр болохоор санжийн багшийг сургалж ирээд санжтай таарсан байхгүй. Ийгөө санжаас багш чинь чамд юм үлдээс нүү гэд асуусан чинь санж багшигаа нас орохоос өмнө үлдээс нэг ууттай хатуу зүйлийг гаргаж Бэрмэг эмгэнд өгнө. Тэгээ тэр нь алт байсан заяа. Тэгээ үүнийг авсан эмгэн санжид дахиад цагчаам л да энэ эмгэн чинь бүр ингээ биеийн муудаад бас ингээд тасан эцэслэх дээрээ тулцсан. Тэгээд үүнийг голоор нь хуваагаад нэг хэсгийг чи ингээ өргөөрэй. Нөгөө хэсгийг нь нутагтаа авч хараарай. Тэгээд чамайг нутагтаа очсон хончин хүн сургуулвал чи энийг өгөөрэй. Над одоо алтаа өгөөрэй гэд. За тэгээ багсан ирж муу мэдээ дуулгана. Тэгээ 4 хоногийн дараа чогсон түүнийг хөнөөхөр ирнэ. Тэгээ санж үүнийг зүүдэлсэн ч үгүй. Тэгээд гэвч сэрэмжлэн гурилаар тулам хийж өөрөө нуугдснаар амьд үлдэнэ. Тэгээ гурилаар ингээд тулам хийгээд өөрөө яг ингээд орондоо унтж байгаа юм шиг болоод өөрөө нуугдаад хит хонж байгаа байхгүй. Тэгээ тэр үед нь л ирээл мань хүнийг алах гад ингээд 3-аас 4 бүлдгий. Тэгээ өвчлээ гэж одоод явцсан айгуур нь одоо санж за би одоо л цухтаахгүй болохгүй мэн гээд. Тэгээ ер нь бол ингээд цухтаад байгаа байхгүй юу. Тэгэл ингээд санж Бэрмийн эмгний тэгээ гэлэн ба хуцыг өмсөөд үлцээдтэй хамт ингээд оргоно. Тэгээ энэ үед тэр бурхны ном бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг ялгаатай бас ойлгоно. Тэгээ бурхны гүн ухаанаас ардын хар ухаан дээр гэсэн үг тэгээд амьдрал дээр үнэн болж таарч байгаа. Тэгээд оргож явж байхдаа санж тэгээд замдаа аюу их юм эргэцүүлнэ. Эртгэл, эрдэм журам, яал шийтгэл бүгд нэг гинж мэт холбогдоод тэг хүнийг хааш нь чичирж болдгийг ойлгоно. Тэгээ энэ дунд бас бөө юм болно заяа. Баригдана, буцаад явна. Тэгээ буцаж явж байгаа хооронд нэг мөргөлдөөн шиг юм болно. За тэгээ тэр мөргөлдөөн дундаа нэг сайн нөхрийн буйнаар тэгээ буцаж цугтаах бас боломж гарна.
За ингээл бөө юмыг үзэж туулж санж нутагтаа буцаж ирээд буян залбирах хийдийн хамт лам болно. Тэгээ санж нутагтаа ирэхэд буян залбирах хэд урдын айдал сүндэрлээд тэгээ багада балин шалсай түүж амьдарч байсан хэд нь одоо бол түүний хүлээн авсан мэт боловч энэ угталт ерөөсөө нэг тийм дулаахан биш байсан. Тэр эрдэм номтой лаарамт цолтой олон газраар явж дуршлаг суусан хүн болж ирсэн ч хийдийн доторх журам хүнийг ямар ч үед хэвэнд нь оруулах чадaltaйг удалгүй буцаал ойлгоно. За санж долби жамцыг хам лам болгоо. Энэ бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүн мэт харагдавч үнэндээ түүнийг илүү хатууд хоронд оруулсан хэрэг байсан. Тэр одоо зөвхөн өөрийнхөө өмнөөс биш заяа. Олон сүсгтэн, олон ламын өмнөөс ариун байх үүрэг хүлээж байгаа. Хийдийн гаднаас ирэх хүмүүс түүний бурхан мэт харж айдас авах гэж мөргөн. Тэгээ энэ үед бүр эцэг сайн цагт нүртэл ирнэ. Нахс өндөр болсон нүдэнд нь сохор итгэл улам лавшраад төрсөн хүүгээсээ адис гухаар ирсэн нь санжин сэтгэлийг бүр ингээ хамгийн их өвтгөн. Тэгээ хүү байхаа болж лам болж одоо бурхан мэд хүнлэгдэж байгаагаа тэр энэ мөчөд жинхэнэ утгаар нь ойлгоно. Тэгээ эцгийнх нь хувьд бурханд итгэх итгэл төрсөн үрээс нь илүү байсан. Тэгээ удалгүй их нас барсныг санж сонсно. Тэгээд их нь ингээд нас барсныхаа дараа хүртэл ингээд айгүй бас амар зовсон байдаг юм аа хөрхий. Бас л энэ одоо шашны итгэлээс болсон заяа. Тэгээ ном уншлаа гэж нэмэр ахгүй гашуудлаа ёслолоор орлуулах нь хоосон гэдгийг тэр дотроо ойлгоод энэ нэмэгнэл түүнд нэг шийдвэр авчирна. Тэгээ хийдэд биш хүнд хэрэгтэй юм хий гэж бодоод ингээд чойрын дуган барихаар сэтгэл шулуудна. Энэ нь шашны ёсноос гажсан ч амьд хүмүүст хэрэгтэй гэж тэр бас итгэнэ. Тэгээ энэ үед отгонтой хайр сэтгэлийн холбоо тогтсон илэрнэ. Отгон ч хувь заяаг нь эргүүлэхээр ингээд явж ийн мавч ингээд ихэнд орсон шүү дээ. Тэр чинь болохоор мань хүн отгонтой хайр сэтгэлийн холбоо тогтоогоод тэгээ отгон бүр ингээд хүүхэдтэй болно заяа. Нөө хүүхдгүй байсан эмэгтэй чаа. Энэ мэдээ санжид баярыг бас айцыг хамтд нь авчирна. Сахил хүрсэн лам хүний хувьд энэ бол уучлагдах нүгэл ерөөсөө биш. Гэвч амьдралын өмнө хүлээх хариуцлага байх ёстой гэдгийг бас давхар ухамсарланаа. За тэгээ чойрын дуган байрах ажиллаж эхэлнэ. Тэгээ гол баг нь модыг олохоор эцэг сайн цагт өөрөө явна. Тэгээ хүүгийнхээ төлөө, бурхны төлөө буян гэж итгэж явсан тэр хүн модон дарагдаад нас орчихно. Тэгээ энэ үхэл юус санамсаргүй осол биш. Харин мухар сүсгийн шууд үр дагавар байсан юм шиг. За тэгээ сайн цогт амьдралынхаа турш бурханд итгэсэн ч эцэст нь тэр итгэл нь өөрийг нь аварч чадсангүй. Тэгээ санж бүхнээ ойлгоно. Эцгээ аврах боломжгүй ээжээ. Өөрөө ч аврагдсангүй. Тэр сахил зурчсан лам хүний хувьд тэгээ ерөөсө сонголтгүй болно. Тэгээ ёс суртахууны шүүлт хүний ерөөсө өршөөхгүй хийдийн шийдвэр тэгээ хатуу гарна. Тэгээд нөгөө хөрхий отхон манч нас барна. Тэгээ санжийг шар сэмжлэх буюу цөллөгт явуулахаар тогтооно. Тэгээ энэ бол үгсэнтэй ерөөсө адилхан шийтгэл. Гэхдээ үүнээс өмнө илүү харгас ёс үлдэгддэг нь түүнийг дахин буцаж ирэх боломжгүй болохын тулд нүдийг нь сулна заяа. Тэгээ нүд рүү нунтаг тасаж харааг нь бүр мөс аавна. Дараа нь нүдийг нь боож говийн зүг аваачна. Тэгээ санж эсэргүүцэж чадсангүй тэр айл хэдийн энэ тогтолцоонд дуугүй захирагддаг хүн болцсон. Тэгээ номын нэрээр, ёсны нэрээр, ариуны нэрээр хийгдсэн энэ үйл одоо хинч буруутай гэж дуугарсангүй. Тэгээд нэг марцсан юм нь гэхээр нөгөө багшийнхаа үлдээсэн нөгөө алт байгаа шүү дээ. Тэр алтыг нэг хүүхэд ирж авна. Тэгээ тэр хүүхэд нь ер нь бол баг багшийнх нь хүүхэд нь болж таарсан баха. Тэгээ санаад ах юм. Тэгээд түүнийг ерөөсөө ингээд говьд орхиод усгүй, хүнгүй, замгүй газар. Тэгээд энэ бол цөллөг бос амьд үхэл. Тэгээ санж энд өөрийн хүслээрч ирээгүй түүнийг авчирсан үнэн шудраг ном гэсэн үгс тэгэл байсан дөө. Ингээд зохиолын ихэнд гарсан сохор ир тэгээ яг одоо энд санж болж байгаа байхгүй юу? Тэр тайга үүлэн хөхмөр гэж нэрлэнэ. Учир нь өөр түшиг түүнд юусоо үлдээгүй. Ирсэн дээр хатсан ингэний сүг ээзгийн мэт идэж амьдралаа залгуулна. Тэг ганцаард бол түүний цорын ганц нөхөр. Тэр даяанч биш харин нийгмээс сөөгцөн ялтан. Уг нь тэр сагардам үнэн шударгын мөр хөөн гэж итгэж явсан харин тэр мөр нь түүнийг сохолж тэгээ цөлж ганцаард болсон.
цагаан жимээр явна гэж бодсон ч эцэст нь харгахуйд ирснийг тэр одоо ингээ ойлгож байгаа. Энэ бол гэгэрлийн төгсгөл биш, энэ бол шүүлтийн төгсгөлж биш. Энэ бол мухар сүсэг, эрх мэдэл, тэгээ хүний мунхаг сэтгэлийн бодит үр дүн. Тэгээ санж амьд үлдсэн. Гэхдээ тэр амьдрал нь үхлээс ялгаагүй болсон. Тэгээ ийхүү оройгүй сүм дуусна. Сүмийн орой бас хизээч баригдаагүй. Учир нь энэ зовлон бас хизээч хаагддаггүй гэж.